Дүрслэг урлаг дизайн технологийн багш нарын мэдлэг арга зүйг дэвшлүүлэх, дэвшилтэт технологиг сургалтанд ашиглаж сурах, харилцан бие биенээсээ суралцах боломжийг нь олгох зорилгоор боловсрол соёл урлагийн газрын технологийн сургалт хариуцсан мэргэжилтэн Нарантайгийн санаачилгаараа дизайн технологи дүрслэг урлагийн багш нарын хэрэгтэй сургалт 2 өдрийн турш цогцлбор 1-р сургууль дээр явагдлаа. Тус сургалтыг Монгол Улсын боловсролын их сургуулийн дизайн технологийн тэргүүлэх зэргийн багш нарын баг хүрэлцээрч сургалтанд хамрагсан багш нарт мэдээллийн технологийн агсан түвшний 3-аас 4 төрлийн програмтай ажиллах арга зүй, тэдгээрийг сургалтанд хэрхэн үр дүнтэй ашиглах зэрэг өргөн хүрээний мэдлэг олгожээ. Зураг зүй дизайны техникийн багийн багш нар энэ удаагийн сургалтыг увсаан хийж байна. Манай энэ сургалт бол 2 хэдийхий сургалт байна. Багш нарын сурагчдын амралтаар багш нар зориулж ирж байгаа. Энд тэгээд тус тэнгмээс 3 багш ирээд энд одоо 60-70 багш нарт 3 хоногийн семинар хийж байна. За сургалтын гол зорилго бол юу гэхээс манай багш нар их универсал олон төрлийн багш байгаа. Дүрслэг урлагийн хичээл заадаг, зураг зүйн хичээлийг заадаг, дизайн технологи. Энэ дөрвөн мэргэжлийг хүүхдэд суур боловсруулахгүй бол ахтайг төгсөл эзэмшүүлэх гэдэг бол их нарийн төвхтэй асуудал байдаг. Энэ бүхэн дээр одоо багш нартаа онлайн мэдлэгийг үнцгэрүүлэх, практик чадвар дадал суулгах, ямар онол арга зүгээрийн сургалтыг явуулвал илүү үр дүнд хүрэх үү? Хичээлүүд хоорондын харилцан хөтөлцөөг анги ах тусам яаж хангаж ажиллах вэ гэдэг талаар онол арга зүй зөвлөгөө өгөөд тэгээ 2 өдрийн семинараар бид нар багш нарт даалгавар өгч байгаа. Бүтэн жил хийх даалгаврыг хайлаар өгөөд тэгээ та нар одоо амралтаараа, зуны амралтаараа энэ бүх юмыг хийж сурч мэдээд дараа жил бид нар ихэд тайлан тавиараа гэж. Зорилго нь бол энэ. Нэгдүгээр, хоёрдугаар юу гэхээс манай техник технологи улсын олимпиад одоо 3 сард болох гэж байгаа. Энэ улсын олимпиадад манай багш нар хэдвэртэй оролцдог, улсын багш нар бол ялангуяа. Тэгээд бид олимпиадад юу гарах вэ? Ямар чиглэлээр одоо сургалт явуулах вэ гэдэг тэр зөвлөгөө өгч байгаа. 3 дугаарт бид нар иж бүрийн сургалтыг хэрэглэдэг авчирч 1% сургуульд бэлгэлж байгаа. Тэгээд цаад үлдсэн хувь нь бол багш нар захирлуудтайгаа ярьж байгаа захиалгаар авч сургалтанд хэрэглэе. Тэрнээс гадна зөвлөгөө үед манай эрдэмтэд багш нарын боловсруулсан ном сурагчид гарын авлага бүх зүйлийг бол багш нарт авчирч өгч тодорхой мэдээлэл өгсөн. За энэний дагуу одоо бид багш нартайгаа ярилцлага хийнэ нэгдүгээрт, 2 дугаарт судалгаа авна, 3 дугаарт бол бид бас өөрсдөө ажлыг үнэлүүлэх ийм арга хэмжээг өдөөс зохион байгууллаа гэж ингэж бодож байгаа. За сургалтанд багш нар бол маш идэвхтэй оролцож байна. Тий. Үр дүнгийн одоо тунгаахгүй харна гэж бодож байгаа шүү. Уг сургалтанд 19 сумын дизайн технологи, зураг зүй, дүрслэг урлагийн 70 гаруй багш нар оролцсоноор хамрах хүрээ өргөнтэй сургалт боллоо. Сургалтын хүрээнд тухайлбал ахлах ангид уг хичээлийг заахад хүндрэлтэй сэдвүүдээс мэдээлэл хийх, сурагчдын авьяасыг хөгжүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглах арга зүй, олимпиадад багш сурагчдыг хэрхэн бэлтгэх, компьютерийн програм ашиглах арга зүй зэрэг маш олон төрлийн шинэлэг ур чадварыг эзэмшүүлснээрээ ач холбогдолтой байлаа. Энэ ч утгаараа сургалтанд хамрагдсан багш нарын хувьд сэтгэл өндөр байгаа төдийгүй үр дүнтэй сургалт болсныг хэлж байна. За энэхүү сургалтанд сууснаар интерьер дизайн, хофц дизайны загварын програмууд дээр ажиллаж сурж байгаа. Тэгээ мөн шугам зургийн, зураг зүйн чиглэлийн одоо сургалтуудыг авч ирж байгаа. Дизайн технологийн хичээлийн онцлог нь бол шугам зураг, хофц дизайн, интерьер дизайн, exterior дизайн гэдэг маш олон төрлийн ойлголтуудыг хүүхдэд өгдөг байгаа. Тэр чиглэлээр багшаас олон төрлийн чадруудыг шаарддаг байгаа. Тэгэхээр энэ чадруудыг маань бас улам гүнзгий олоход энэ сургалтаас маш чухал ач холбогдол өгсөн байгаа. Тэгэхээр өмнө нь энэ төрлийн сургалтын дээр хамрагдаж буй өнөөдрийн сургалтын дэвшилтэт тал нь юу вэ? Өмнө нь бол нэгдсэн болно одоо 5 жилийн 10 жилийн сургалтнууд хамрагдчихсэн. Тэгэхээр тэр сургалтнуудаас онцлог давуу тал нь хэм бол яг 3 багш группээр ороод яг тэр өөрсдийнхөө одоо чиглэлийнхаа тэр чиглэлийг багш нар илүү гүнзгий бас мэдээлэл олгож чадж байгаагаараа илүү ач холбогдолтой байна. Энэ сургалтыг манай технологийн багш нар бүрэн хамруулсан их үр дүнтэй ийм их сайхан сургалт болж байна. 3 чиглэлээр энэ сургалт маань явагдаж байна. Үнэхээр бид эндээс маш олон зүйлийг сурж мэдэж явлаа. Сүүлийн одоо програм, сүүлийн хичээлийн агуулга, хөтөлбөр, чиглэл энэ бүх юм бол үр дүнтэй ийм сайхан сургалт болж байна. Манай багш нар их өргөн хамрагдсан байна. Одоо энэ сургалтыг зохион байгуулсан боловсролын газрын хүмүүс тэгээ удирдлагууд манай технологийн мэргэжилт Нарантайд бас баярлалт талхаснаа илэрхийлэх зүйтэй байх гэж боддог. Бид нар зөвхөн хэдэн авьяасны хүүхдийг хөгжүүлэх биш, хүүхэд бүрийг хөгжүүлэхэд энэ хичээл маш их чухал ач холбогдолтой юм аа. Энэ талаасаа бид нар бас энэ сургалтын дээр бас нэлээд ярилцлаа.
Сургалт зохион байгуулсан багийнхны хувьд ялангуяа Увс аймгийн дизайн технологийн багш нар улсын чанартай олимпиадад амжилттай оролцдог гэдгийг онцолж байсан юм. Энэ ч утгаараа сургалтын хүрээнд багш нар олимпиадад хэрхэн бэлтгэх талаар мэдлэг дадлах хийл их зэрэг ололтой тал их байлаа. Цаашид сургалтаар олж авсан мэдлэгээ ашиглан багш нар дизайн технологи дөрслөг урлагийн хичээлээр дамжуулан хүүхдийг хэрхэн хөгжүүлэх, өг хичээлийн сургалтын чанарыг сайжруулахад өрөөгөөж өгнө гэж үзэж байна.